Ер нь жилийн өмнө байгуулсан энэ харьбины төр хороо харьбины гэрээ бол одоо бол бид нэр зас залруулах боломжтой. Монголын ард түмэнд ашигтай байдлаар өөрчлөх боломжтой. Ийм гэрээ байгаамаа. Тэгээ гишүү иргэдийн болон гишүүдийн ярьж байгаагаар бол хамгийн багтаа 10 тэрбумын алдагдaltaй ийм гэрээ болсон байна гэж байгаа. Энэ одоо Монгол мөнгөнд хувирлаад ингээ хуургаад үзэх юм бол 35 тэрбум буюу Монгол улсын нэг жилийн улсын төсөвтэй тэнцвүү хэмжээний дотоодын нийт бүтээгдэхүүний бараг тал орчим ийм мөнгө явж байгаамаа. Зөвхөн мэдэгдэж байгаа л энэ шүү дээ. Харьбины гэрээ хийсэн засгийн газар чинь оюун эрдэнэ засгийн газар шүү дээ. Тэгээд ерөөсөө бид нар одоо буруу зүгт одоо буруу галт хэрэгэнд буруу автобусан суусан бол хамгийн түрүүний мэдсэн буруу газар руу явж байгаа тэр зогсоол дээр хамгийн түрүүнд бууж явах хэрэгтэй үстэй. Тэгээд зөв чиглэлгүй өөр автобусаас олд юм уу? Галт хэрэгнээс угаагаад яг зөв чиглэл рүүгээ явж байгаа галт хэрэгэндээ сууж ээж бид нар явах хэрэгтэй. Тэрийг айлтгоор эрт мэдчихэвэл сайн байхгүй юу? Энийгээ засчихвэл. Тэгэхээр аль болохоор Монголын ард түмэнд ашиггүй, аль болохоор одоо Монголд хохиролтой ийм имийг л улам цааш нь явуулаад засах боломжгүй цаг хугацааны үед ийм болох гээд байгаа мó гэсэн ийм харлах сэрлэг төрж байгаа юм. Тэгээ цаанаа энэ хэдэн нөхдүүд одоо бүлэглэж ажиллаж байж магадгүй тийм байдалтай байна. Ингээ харахад бол харьбины гэрээг байгуулах гэсэн санаачилсан тэр өдрөөс эхлээл энэ үйл явц бол байнга өрнөж байгаа. Яаж энийг саатуулах уу? Яаж олон түмний мэдхийг хаах уу? Яаж одоо энийг зөв зүйтэй Монголын ард түмэнд хэрэгтэй, ашигтай ийм байлгахыг хаах уу гэсэн ийм одоо буруу бодол, буруу сонирхол, буруу хүсэл энэний цаана ингээ нуугдж байна. Ингэж явж байна. Энийг одоо хэвлэл мэдээллийн байгууллагын манай тоомчид гэсэн мэдж байна. Хэвлэл мэдээлэлээр ярьж эхэлж байна. Ард түмэн ч гэсэн захаас нь ойлгож байна. Явж ирнэ энэ дээрээ л тулаад байгаа юм байна гэж ийм одоо бодол төрж байна. Саяны одоо 3 удаагийн санал хураалтыг та бүхэн харж байна. Баярмаа гишүүн бид хоёр одоо ямар хүн саад бэрхшээлийг туулж ийж та бүхний дэмжлэгтэйгээр өдий зэрэгтэй энэ түрээд зогсож байна вэ гэдгийг та бүхэн харж байна. Саяны тэр аптек ухаан удаг оюун эрдэнэ гишүүний энэ төр хороо одоо дэмжигсэнгүй шүү дээ. 3 удаа санал хураалгаад 3 удаа дэмжсэнгүй. Тэгэхээр энэ харьбины гэрээ ингээд дэмжигдээд энэ алдааг бол засах боломж ингээд гарч эхэлж байгаамаа гэж ойлгож байна. Монголын ард түмэн мэдэх хэрэгээ хангагдж байгаа. Тэр ухаан удаг аптек гэрээ нь бол нэгэнт хийгдсэн ажлууд тэр нь бол хаашаач холдчихгүй. Тэр цаг хугацааны үед алдаад байх юм байхгүй. Тэгээд энэ дээр бол бас нэг зүйлийг хэлэхэд хувийн гөвчлийг ад үздэг. Ийм байж болохгүй. Ер нь хаана хувийн гөвчл өнгөтэй өөдтэй юм хийж чаддаг. Тэр улс орон хөгжиж байгаа шүү дээ. Тэр байтугай Америкийн нэгдсэн улсад чинь 100 компани бараг Америкийнхаа өөрийнх нь улсаасаа илүү тийм баян ажлын байр бий болгодог ийм компаниуд ингэж ажилладаг. Meta тэгээ одоо та бүхэн мэднэ. Microsoft энэ гэх ийм компаниуд байдаг. Манай ч одоо ийм компаниуд олноороо бий болох ёстой. Аль болохоор тэднэрүүгээ ад үздэг, ийм байдлаар дайрдаг, ийм ойлголтыг хүмүүсийн толгой суулгахын тулд одоо сүүлийн үеийн засгийн газрууд маш их ажиллаж байна. Харин энэ ажиллаж байгаа засгийн газар бол хулгаатайгаа тэмцсэн, арай одоо наашилсан ийм засгийн газар ажиллаж байгаа мó гэсэн ийм сэтгэл төрж байна. Түүний одоо нэг илэрхийлэн гэхэд өнөөдөр одоо валютын анш багч гэсэн бууж байна шүү дээ. 2-3 төгрөгөөр. Тэрнээс хулгай дээрээ эвлэрдэг, худал дээрээ эвлэрдэг, хуувилддаг хэдхэн хүмүүс тэндээс одоо баяжиж завшижээдэг. Дараа нь гадныхандаа нээж Монголын ард түмнийг сорж яадаг. Тэгээ улсын их хурлд одоо чагсаалтаар ч юм уу янз бүрийн байдлаар орж ирчээд ах トゥ хамаатнараа төрийн компанид ажилладаг. Ийм байдал улс орны хувьд бол үнэхээр хэцүү болчиход байгааг та бүхэн харж байгаа үстэй. Харьбины гэрээг оролцох юм бол ард нь таны намаас сонгогдсон хоёр ерөнхийлөгч хэлбэлээр Баталгын нарын асуудал ч бас яригдсан шүү гэдэг. Үгээсийг хоёр ерөнхийлөгч гишүүн чуулганы төвчс хэлсэн гэдэг. Тэгэхээр энэ хоёр энийг одоо болио гэдэг энэ улс төрийн үгээстэй сануулга байхыг угсахгүй энэ дэрийн бодлого байна. За улс төрийн сануулгын юм уу зам хэлэн юм уу тэр мөрийг одоо мэдэхгүй. Гэхдээ тэр ямар нэгэн албан тушаалтай байсан тэр ерөнхийлөгчтэй холбогдсон инээдэр энэ бол бидний хувьд хамаагүй. Бид хүм ганцхан Монголын ард түмний эрх ашигт өргөсөн тангарахтаа үнж ард түмний элч болж ажиллахын үед тэр талдаа л ажилланаа. Тэгээд нөгөө талаар бол татвар төлж байгаа тийм ээ. Хувийн гишүүн өнгөтэй өөдтэй хийж байгаа энэ юмнуудаа бас буруутгадаг. Хадны мангаагаар одоо сая манай Баярмаа гишүүний хэлдгээр ямар нэгэн мангаагаар айлгадаг, мохоодог тийм ийм зүйл одоо тороолуудаараа ажилуулдаг, хувийг одоо гэр бүлийн байдалд нь халддаг
ийм увайгүй юм хэрэгс гитэрсэн байгаа та бүхэн мэдж байгаа шүү дээ. За энийг одоо ийм юмнаас одоо үйл одоо хайхран улс орныхоо эрх ашигт нийцэж ард түмнийхээ төлөө ажиллах болно. Үндсэн хуулинд одоо тэр байгалийн баялаг, байгалийн нөөцөл Монголын ард түмэнд одоо өөр өгөөжтэй зарцуулагдах ёстой. Тэгсэн бол сая хэлсэнчлэн багш нарын цайлан өнөөдөр тэтгэвэр энэ эмч нарын цайлан Монгол улсын эдийн засаг одоо 3 дахин илүү байх боломжтой байлаа шүү дээ. Энийг одоо авчрах боломж бол ахаад нэг 5-10 жил байна. Хэрэг бид нар алдаа газарч чадах юм бол энэний төлөө л одоо битээр явж байгаа юм шүү гэдгийг дахин давтан хэлье. Ер нь буруутай бол энэ төрийн эрхэнд байгаа төрийнх нь буруутай. Хувийн гэрчлэг би буруутай гэж үзэхгүй байна. Угаасаа 30 жилийн өмнө бид нар үндсэн хуулиараа чөлөө зах зээл энэ компани эрх чөлөө энэ бүхнийг сонгосон. Тийм учраас бол хувийн гэрчлэл одоо татвар төлж जैन, өнгөтэй өөдтэй бүх юмнуудыг хийж जैन. За төр гэхээр тэд нар бол өөрөө өөрийнхөө юмнаас хизээж хулгай хийдэг. Төр гэхээр төр хамаг юмыг авч जैन. Тэндээс хулгай хийж जैन, луур хийж जैन. Хэд хүн одоо төрийн нэртэйгээр одоо Монголын ард түмний баялаг нөөцийг бол завшиж जैन. Ийм л юм явж байгаа шүү дээ. Аль болохоор хувийн гэрчлүүд ихсэж, сайжирч ард түмэн дээр өөрөө одоо өмчтэй болж ингэж байж л одоо улс орон хөгждөг. Тэр замаар би эргэл боцолтгүй сонгосон. Тэрийг л дэмжиж явж байгаа. Бүх хувийн гэрчлэлийг би дэмжинэ. Тий. Надад бол зөндөө олон компани ханд өгдөгөө. Өгч байгаа тий. Өгжсэн сонгуулиар бүгд хуулийн дагуу явсан. Тэрнээс бол ааж хичээ зовоод авах юм ерөөсөө алга. Өшөөж өгөөсэй гэж бодож байна. Сонгуульд гарахдаа би хувийн гэрчлийн төлөө явна, Монголын ард түмний төлөө явна гэж л сонгуульд оролцдог. Тэгээ сонгуульд бол маш их зардал гардаг. Тэр бом 100 орчим хэмжээний мөнгө гардаг. Тэрнээс бол одоо нэг хуулийн хэмжээ нэг компани 30 сая, хувь хүн 10 сая төгрөг өгдөг. Өчнөө олон компани өгсөн байхад тэр дотор яагаад имсээсээ надад онцлоод байгаа юм би ойлгохгүй байна. За баярлалаа. 100 сая төгрөг ханд өгсөн байлээ. Имсээсээ компани 2-3 компаниас надад бол бараг 300-400 сая төгрөгийн ханд өшөө олон компаниудаас өгсөн шүү дээ.